11-р анги. Хистория титэм зөөснөөс хэдэн сарын дараах үеэр эхэлнэ. Тэр ферм дээр байна. Улс орноо удирдах байгаа биш. Өнчин хүүхдүүдийн асрамжийн газар ажиллаулж байлаа. Ж нэрнийг Трост дистриктийн нөхийг бөглсөн хүн гэдгээр нь бүгд мартчихсан гэж шоолохыг оролдоно. Гэхдээ эрийн тоохгүй. Дараа нь Хистоя ирээд орой болж байгаа болохоор залуусыг туслуулахаар дуудана. Тэд ачаа зөөж байх зуур Хистория Эрнэс Айнер Боролт хоёртой дахин тулбал яах вэ гэж гүн яриа өрнүүлнэ. Эр нь байдал маш хүнд. Тэгвэл тэднийг алах хэрэг гарна гэж хэлнэ. Гэхдээ Хистория тийм хатуу шийдвэр гаргасандаа дараа нь харамсаж амьдрах санаанд дургу байв. Тэр газар доорх хүүхдүүд инээж байгааг харахтаа л баяртай байна. Цэрэг армид том өөрчлөлтүүд гарч байв. Тэд Executioner from Hell гэдэг шин зэвсэгтэй болсон. Ханжи Зои үүнд асар их догдолж байлаа. Тэр нь үндсэндээ Титаник хавчаад дараа нь хүзүүр үн асар том мод унагадаг төхөөрөмж юм. Гэхдээ туршилтын үеэр Эрен хатуурал хит их ашигласнаас хамраас нь цус гарч эхэлнэ. Гэсэн ч тэр үүнийг тоохгүй зөвхөн Шиганшина дистриктэд хүрч ханыг бөглөхөд анхаарч байлаа. Оройн хоолн дээр Марло Фройденберг шин технологи ашиглаад бүх Титаныг бүр мөсөн устгаж магадгүй гэж догтлон ярьж байв. Жэйн түүнд ердийн хөрөөл хүүтэн харцаар хандна. Саша хийж яагаад Марлог судалгааны корпуст орохыг болиулаагүй юм гэж асууж Марло харилцааны тал дээр үнэхээр мангар юм байна гэдг нь илэрнэ. Are you that dumb, Marlo? No brain under that bowl cut. Яриа дараа нь судалгааны корпус юу туулж ирснийг ярьсан хүнд сэдв рүү шилжинэ. Шин цэргүүд Вол Марияг буцааж авах тухай догтлон ярьж байхад Жэйн харин тайван байлаа. Энэ хооронд Эрен Эмир болон Титан байх аимшигын тухай бодолд автсан байв. Микаса түүнийг тэр бодлоос нь гаргана. Эрен дараа нь Эрвинээс өмнөх судалгааны корпусын командлагч байсан Кит Шэдистэй ярих хэрэгтэй гэж шийднэ. What's the matter, bros? Not gonna sit? Кит Шэдис Эрэнд аав Гришатай нь холбоотой өнгөрснөө ярьж өгнө. Бүх зүйл Вол Мариягийн гадна болсон хачин нэг уулзалтаас эхэлжээ. Гриша ой санамжаа алдсан байсан ч эмчийн ур чадвар нь хിവэр байсан. Ямартай ч тэр хэнийг ч гэмтээгээгүй. Тэр Кейс болон судалгааны корпустай ойртож эцэст нь Карлатай ч дотноссон. Кит өөрийгөө Гришад дарагдаж байна гэж мэдэрч байжээ. Өөрийнх нь судалгааны корпусын командлагч байх үеийн бүтлгүүтлүүд ч түүнийг огцороход хүргэсэн. Тэр өөрийгөө агуу зүйл зориулагдсан онцгой хүмүүсийн нэг биш гэж боддог болсон байв. Congratulations, Dr. Yeager! Дараа нь Кит Colossal Titan, Armored Titan 2 давталсан өдөр өөрөө тэнд байсан. Мөн Гришад Эренийг Титан болгож түүнийг идүүлж чадварыг нь авахд тусалсан гэж хүлээн зөвшөөрнө. Бурхан минь. Кит бас өмнө нь Эрний бэлтгэлийн гիրийг зориуд эвдэж түүнийг бууж өгөөсэй гэж хүсснээ хүлээн зөвшөөрнө. Гэвч Эрен ямар ч байсан давж гарсан. Ингэснээр Китийг дахин буруу байсныг нь баталжээ. Эцэст нь Кит өөрийгөө энэ бүх том түүхийн ердөө хажуугийн хүн байсан гэж хардаг. Үүнийг сонссон бүх хүнд тусна. Ханжи түүнд уурлаж энэ зан нь хөөгчиг юм гэж хэлнэ. Гэхдээ Эрен түүнийг уучлана. Учрыг нь ойлгож байгаа болохоор. Should anyone have to be special? 12 дугаар анги судалгааны корпусын удирдагчид Далис Закари, Dot Pixis 2 Кенни Акерманы үлдээсэн тарианы талаар ярилцаж байгаагаар эхэлнэ. Ханжи Зои энэ тарианд бүрэн гайхширсан байв. Учир нь энэ нь тэдний өмнө нь харж байсан юу ч биш. Үүнийг хийсэн хүмүүс технологийн хувьд тэднээс хавьгүй өмнө явж байгааг илтгэнэ. Хитрхи их оролдож байгаад сүйтгэх эрсдэлтэй тул Dot Pixis үүнийг том төлөвлөгөөндөө ашиглажсэн нь дээр гэж санал болгоно. Ийм зэрлэг зүйл дээр хэнийг хамгийн их итгэх вэ гэвэл мэдээж Леви. Эрвинч зөвшөөрч тариаг яг хизээ хэрэглэхийг Левигийн хурц зэн совингоор шийднэ гэж хэлнэ. Now then, I'd like to discuss that work of mine. As you know, I'm hoping to unveil it soon. Дараа нь хэсэг шилжиж, Эрвин офицеруудаа Вол Марияг буцааж авах авраг ажиллагаанд бэлтгэж уриалж байна. Тэр бас нэг том нууц дэлгэнэ. Гриша Ягер Эрний аав ханан дотор төрсөн хүн байгаагүй. Тэр бусад Титан шифтерүүдийн адил Титан чадвартай байсан ч хүн төрлөختний талд байсан. Тэгэхээр түүний мэдэж байсан нууцуд хуучин гэрийнх нь подвалд байгаа байх магадлалтай. Эрвин тэдгээр нууцыг олъё гэвэл судалгааны корпусын аргаар өөрсдөө очих ёстой гэж хэлнэ. Дараа нь Леви, Эрвин хоёрын маш ноцтой ганцаарчилсан яриа гарна.
Ирвин нэг гараа алдсан болохоор Леви түүний биеийн байдлыг санаа зовж энэ удаад ханжийг удирдлагыг аваач гэж санал болгоно. Гэвч Эрвин аавынхаа тухайд дурсамж үннийг мэдэх гэсэн шатаж буй хүсэлтэд хөтлөгдөн өөрөө урд шугамд явна гэж зүтгэн. Амин эрсдэлд орсон ч хамаагүй. Леви дургүй байсан ч Эрвиний шийдэмгий байдлыг хүндлээд дэмжихээр болдог. Явахын өмнөх шөнө хоолны газар бүрэн өмнөтэй болно. Бүгд нэг хэсэг махны төлөө булаацалдаж байлаа. You can't eat the whole thing alone, you pig! Тэр хоолны зөрчлийн үеэр Эрен Джон хоёр хуучин гомдол ердийн хэрүүлээрээ бүр нутрах зөрүүлнэ. Гэхдээ Леви хурдан зогсооно. Дараа нь намчсны хойно Эрен, Микаса, Армийн 3 гадаа гарч энд хүртэл авчирсан бүх зүйлээ эргцүүлнэ. Эрен баг зэрэг гүнзгийрч хинч ганцаараа арал биш тэдний хүч нь эв нэгдэлтэй байдаг гэдгийг ойлгоно. Тэд Ханесийг санагдуулам нэг Гэрсэн цэрэгтэй таарна. Үүр цаймагц явах цаг болно. Флегел Ривзээр ахлуулсан Тростын иргэд судалгааны корпусыг үтгэхээр гарч ирнэ. Ийм юм бараг хизээч болдоггүй. Well, as far as I'm aware, at least, this is a first. Үнэхээр ховор сайхан мөч байлаа. Энэ хооронд Шиганшнад Райнер, Беролт 2 хан дээр суугаад ирэх тулааныг хүлээж байна. 13 дугаар анги судалгааны корпус шүнд өглөөр Вол Мария руу нууцаар дөхөж 5 жилийн өмнө алдсан нутаг дэвсгэрээ буцааж авахар явж байгаагаар эхэлнэ. Тэд нууцхан дахиж явахдаа нэг титантай таарна. Сарны гэрэл байхгүй тул тэр зүгээр л унтаж байлаа. Энэ хооронд Эрен даалгаврын талаар дотроо нэг л эвгүй байв. Гаднаа 50 байгаа мэт дүр үзүүлж байсан ч Микаса Армийн 2 түүнийг баг зэрэг чичирч байгааг анзаарна. Зүгээр үү? Яагаад чичирээд байгаа юм? Армийн үнэнч нөхрийн хуваар өөрийнхөө айцыг ч нээж ярьж Эрен өөрийг нь титаны амнаас татаж гаргаж байсан үеийг сануулна. Тэгээд Эрнээс тэр үед яаж тийм зоригтой байсан юм гэж асууна. Эрен өөрийн эрх чөлөөний шатаж буй хүслээс болсон гэж хариулна. Тэр хүсэл нь бага байхаас Аримны ярьдаг ханны цаадах ертөнцийн тухай үлгэрээс үссэн. Үүнээс болж Эрен дахин ирж авч дараа жил гэхэд Аримнтай хамт Тэнгис үзэн гэж хүртэл мөрөөднө. Өөр цаймагц ажиллагаа эхэлнэ. Цэргүүд мориноосоо бууж гээрээ ашиглан хананд гарна. Эрвин дотор гадна 2 хаалгыг хоёуланг нь бөглөж нуугдсан байж болох титануудыг хавчин дайсанд гинтийн оролт гаргах боломж өгөхгүй байх төлөвлөгөөтэй байв. Бүгд нүрээ нөмөргөөр халахсан тул дайсанд хэн байгааг таалгахгүй. Хан дээр буугаад ирэхэд Эрийн хуучин хотоо хараад хүчтэй дурсамжинд автагдана. Леви түүнийг шууд зогсоож анхаарлаа төвлөрүүл гэж сануулна. Ханжи ойр хавьд титан бараг байхгүй байгааг анзаараад ирснээ мэдэгдэх ногоон дохио буудна. Тэгээд Эрийн ханны цааш үсэрч титан болж хувраад сэтэрсэн хэсгийг амжилттай бөглөнө. Микаса хувраад гарч ирсэн Эринийг тосож аваад өөрийн нөмөргийг нөмрүүлнэ. Гаднах хаалга бөглөгдсөн тул одоо дотор хаалгыг аюулгүй болгохоор хөдлөнө. Гэхдээ Леви Эринд хаалга бөглөх нь дөнгөж эхлэл гэдгийг сануулна. Жинхэнэ асуудал бол Райнер, Беролт 2 амьд байгаа цагт тэд хамгаалалтыг нь эвдэж чадна. Тэгэхээр хамгийн багадаа 3 хүн энд дээр буудалсан юм байна. Хүлээ. Энэ хооронд Армийн ханан дээрх саяхны буудалсан газрыг шалгана. Тэнд хоол хийх хэрэгсэл болон хар цай олдно. Цайны савнд хөрчгсөн байсан нь тэд судалгааны корпус ирж байгааг мэдээд яаран явсан гэдгийг илтгэнэ. Тэгэхээр тэд зөвхөн 3хан дайсантай биш, магадгүй илүү олон нуугдсан хүнтэй тулгарч байж болохыг ойлгоно. Бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд орно. Ервин Арминаар дайснууд хаана нуугдсан байж болохыг олуулахыг хүснэ. Армийн тактикийн сэтгэлгээгээрээ тэд хан дотроо нуугдсан байж магадгүй гэж таамаглана. Энэ таамаг яг зөв байжээ. Нэг цэрэг хүндий зай олж харсны дараахан Райнер гинтд гарч ирээд түүнийг ална. Үүнийг дагаад Леви шууд отолт хийн бараг алах шахдаг. Гэвч дуусгаж чаддаггүй. Эрвин тушаал хашгирч байтал гинт Бист титангаа арт талд нь гарч ирнэ. Түүнтэй хамт маш олон титан байлаа. Тэр нэг том чулуу шидэж дотор хаалгыг бөглснөөр судалгааны корпусын морьтыг хавчин орхино. Ингээд эцсийн тулааны тайз бэлэн болно. Эрвин үүнийг тэдний төлөө тэмцэж ирсэн бүх зүйл нэг цэгт тулж ирсэн мөч гэж харна. Нэг удаа бүр мөсөн тооцоо нийлүүлэх эцсийн тулаан. 14-р анги Бист титан болон түүний асар том титанууд Шиганшина дистриктийн гадна 50 суун тулаанд бэлдэж байгаагаар эхэлнэ. Судалгааны корпус энэ хооронд хан дээрээс хүлээж байв.
Энэ хооронд Райнер өөрийн Armored Titan хэлбэрээр хан дээр яг аалт шиг мөлхөж байна. Эрийн твдэж яагаад Эрвин одоо болтол дайрах тушаал өгөхгүй байна гэж гайхна. Аны түүнд Эрвин дайсны хөдөлгөөнийг ажиглаж байгаа. Райнер болон бусд нь ямар нэгэн бэлдсэн нь тодорхой гэж хэлнэ. Тэгтэл Эрвин нэг хачин дөрөнхөлт Титан олж харна. Энэ нь өмнө үтснүүдээс өөр. Ачаа тээж явна. Мөн энэ нь дайсны тагнуул байсан байх өндөр магадлалтай. Магадгүй оюун ухаантай Титанч байж мэднэ гэж Эрвин бодно. Тэр Райнерт судалгааны корпус хаанаас ирж байгааг мэдээлсэн Титан нь энэ байсан байж магадгүй. Удалгүй Beast Titan архирч жижиг Титанууд хан руу дайрч эхлэнэ. Тэдний төлөвлөгөө шууд морд руу очих. Ингэснээр судалгааны корпуст зогтох, нөөц авах ямар ч боломж үлдэхгүй. Эрвин үнийг шууд ойлгоно. Дайсны гол зорилго бол 91 булаах. Гэхдээ эхлээд судалгааны корпусыг хөдөлгөөнгүй бай болгох хэрэгтэй. Армийн Armored Titan хэд ойртож байгаад маш их сандарна. Тэд Беролд хаана нуугдаж байгааг одоо хүртэл мэдэхгүй. Эрвин бүх багуудыг хаалган дээр төвлөрч шинэ Thunder Spear ашиглан Armored Titan-ыг унгахад бэлтгэж тушаана. Дараа нь Эрвин Леви армийн хоёрыг тусдан дуудаж хурдан стратегийн яриа хийнэ. Тэр Левиг мордыг хамгаалж үлдээсэ бас боломж гарвал Beast Titan-ыг онлоосоо гэж хүснэ. Райнер энэ хооронд хан дээр гарч ирээд доорх үмэнийг ажиглана. Тэр уяатай мордыг хараад амархан устгах чадна гэж бодно. Мөн ганцаараа харагдах Эрвинийг олж харна. Гэвч доош харахад Эрэний Титан гудамжинд үүмэн гаргаж байгааг хараад анхаарал нь сарнина. Рейнер Эрэнийг хөөхөн эсвэл төлөвлөгөөндөө үнэн ч үлдэж морио онлох уу гэдэг дээр эргэлзэнэ. Энэ бүхнээс өмнө Эрвиний Эрэнийг өгөөш болгох төлөвлөгөөг ханжид хэлж өгсөн байв. Микасад энэ санаа тэмч таалагдсангүй. Гэхдээ ханжи хэрвээ Рейнер Эрэнийг үл тоовол Бест Титаныг араас нь отож болно гэж тайлбарлана. Хэрвээ Рейнер мэхэнд орохгүй байсан ч дайсны зохион байгуулалтыг багч гисэн тарамдуулж чадна. Энэ хооронд Эрен Шиганшина дотор Райнертэй тулалдахаар өөрийгөө бэлдэж байв. Тэр өмнөх ялалтаа санаж Хардныг хийсэн нударгуудаа бэлдэнэ. Эрен Райнер дээр хүчтэй цохилт өгч хуйгийг нь ан цав гаргана. Шиганшинагийн гадна энэ хооронд шин цэргүүд мордыг аюулгүй газар шилжүүлэхээр сандарч байна. Леви жижиг титануудыг дөхүүлэхгүй гэж тэднийг тастаж байлаа. Beast Titan дахин дайрахаас өмнө аль болох олныг нь зогсоох хэрэгтэй байсан. Детальд Эрвин энэ аимшигт дүр зургийг хараад өөрийн өнгөрсөн замлаа эргцүүлнэ. Нэгэн цагт их онол ярьдаг сониуч цэрэг байсан хүн одоо хатуу удирдагч болсон байна. Гэхдээ тэр олон цэргүүдийнхээ золиосонд дарагдсан байлаа. Гриша Егерийн подвал дахь үннийг мэдэх гэсэн хүсэл нь одоо ч түүнийг зовоосоор байв. Гэхдээ ханжи зөв мөчийг хүлээж угаад түүнийг барина. Тэгээд тэр үед тэд шин зэвсгээ гаргаж ирнэ. Тэр нь Armored Titan-ы хамгаалалтыг нэвтлэх зориулалтаа Thunder Spear байлаа. Тэд бүх хүчээрээ дайрна. Ханжи Микаса хоёр Рейнерийн нүд рүү шууд цохиж түүнийг сохолно. Бусд нь араас нь орж ирээд Thunder Spear-аар дахин цохиж хуйгийг нь хуулж хаяхыг оролдоно. Дараагийн дайралтаа бэлдэх үед Кони Саша хоёр өмнө нь найз байсан Рейнер руу дайрахтаа эргэлзэнэ. Гэхдээ Жин урагш гарч ирээд дахин дайрахыг уриална. Жэйн үнэхээр жинхэнэ удирдагч юм. Чи хүчтэй болохоороо сайн удирдагч биш. Чи сул дорой байх ямар байдгийг мэддэг болохоороо сайн удирдагч. Thunder Spear-ууд Райнерийн хүзүү рүү орж тэр яг орилох гэж байх үед дэлбэрнэ. Хэдэн сарын өмнө Тростын тулааны үеэр Райнер Беролд хоёр эрен авраг чулуугаар сэтэрхийг бөглөх гэж байгааг айдастай харж байжээ. Эрний талаар хэрэгтэй мэдээлэл олж мэдхээсээ өмнө түүнийг идүүлчихвээ гэж Райнер санаа зовж байв. Шаардлагатай бол өөрөө Титан болж оролцох уу гэж хүртэл бодож байлаа. Тэд ярьж байх үед Марко санамсаргүй гарч ирээд тэдний Титан сэтэрхий хоёрын талаар ярьж байгааг сонсно. Марко мэдээж юу гэсэн үг вэ гэж асууна. Райнер үүнийг зүгээр тоглоом байсан мэт болгож булзааруулна. Марко цааш явагч толгойд нь Ирэний Титан чадвар болон Colossal Titan хүн байж магадгүй гэсэн сэжиг хэргэлдэж эхэлнэ. Марко бүхнийг бараг эвлүүлж ойлгож амжих мөчөд Рейнер түүн рүү дайрч газар тарч авна. Эни Леонхарт дэрэгдэн бууж ирнэ. Рейнер Марко хэтэрхий их зүйл сонссон гэж яаран тайлбарлана. Айны дургу байсан ч Маркогийн од гэрийг салгаж авна. Тэр эсрэгүүцсэн ч Рейнер түүний үнэнч байдлыг шалгаж Марког хамгаалалтгүй орхих гэж тушаана. Айны үнэхээр хүсээгүй ч зөвшөөрнө. Ингээд Warriors Марког Титанд идүүлэхээр орхиод явна.
Яг тэр үед Райнер цэрэг дүрдээ буцаад орчихсон байв. Тэгээд яагаад Марког Титан идэж байгаа юм бэ гэж асууж эхэлдэг. Why is Marco being devoured? Хэдэн сарын дараа Шиганшина дистриктийн ханан дээр Беролд, Райнер, Бист Тайтны эзэн Зек 3 судалгааны корпус эрхийг хүлээж байлаа. Зек Ириний талаар санаа зовох хэрэггүй гэж хэлээд тэдний шийдэмгий байдалд эргэлзэж асууна. Судалгааны корпус ойртож ирэхэд Райнер, Беролд 2 тулааны стратеги болон өөрсдийн үргийг ярилцсан. Райнер имээр дамлсныхаа дагуу Кристэг хамгаалах дээр төвлөрч байв. Беролд харин Марко болон өнгөрсөн бүх явдлынхаа дурсамжид дарагдан энэ тулааныг дуусгахаар шийдсэн байлаа. Энэ хооронд одоо цаг руу буцаж ирэхэд судалгааны корпус яллаа гэж бодон баярлана. Гэтэл яг тэр үед Райнер орилно. Тэр нь Beast Titan өгч буй дохой байлаа. Beast Titan дотор нь Беролд байсан нэг торхыг шүүрч аваад ханан дээгүүр шийднэ. Судалгааны корпус ухарч эхлэхэд Армин Беролдтой сүүлчийн удаа ярилцаж учраа ололцохыг оролдоно. Гэвч Беролд ханан доторх хүн төрлөختнийг устгахаар хатуу шийдсэн гэдгийг хэлнэ. Микаса түүн рүү дайрахыг оролдсон ч Беролд ямар ч гэмтэлгүй мултарна. Райнер өөрийн Титан дотор нуугдаж Беролдын дэлбэрэлтээс өөрийгөө хамгаална. Беролд энэ бүхнийг дуусгах гэж шийдээд Colossal Titan болж хувирна. Colossal Titan ирлээ. Беролд одоо Титан хэлбрээрээ шатаж буй байшингуудыг энд тэнд гүшидэж судалгааны корпусыг няцлахыг оролдоно. Микаса, Армин, Жон, Кони, Саша, Эрин нар ханжигийн баг дэлбэрэлтэд өртөж өгсөн байж магадгүй. Одоо тэд л үлдсэн гэж байна. Энэ хооронд Эрвин, Леви 2 Beast Титан дараагийн нүүдлээ хийхийг хүлээн ажиглаж байлаа. Байдал улам ноцтой болж эхэллээ. 16 дугаар анги Colossal Titan Shiganshina дистрикт дотор галзуурсан мэт байшингуудыг шидэж байгаагаар эхэлнэ. Нуранг асаагүй асгарч байв. Микаса Беролд одоогоор тэд яг хаана байгааг мэдэхгүй гэж ойлгоно. Кони, Саша 2 Арминыг төлөвлөгөө гаргана гэж найдан харна. Гэвч Армин яг юу хийхээ олж чадахгүй Джейнд удирдлагыг ав гэж хэлнэ. Джейн урагш гарч бүгд гол руу чиглэж Гаса хэмнэхийн тулд Эрний Титан дээр сууж хөдөл гэж хэлнэ. Энэ хооронд Шиганшинагийн гадна Дөрк Левид жижиг Титануудын ихэнхийг устгасан гэж мэдээлнэ. Гэхдээ Beast Титан зүгээр л тайван сууж байгаа нь хачирхалтай байв. Тэр ихэвчлэн байнга хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Леви харсан дэлбэрэлтийнхээ тухай мөн ханжи болон бусд нь хаана байгааг гайхаж байлаа. Яг тэр үед Beast Titan яг бейсбол тоглож байгаа юм шиг том чулуунууд шидэж эхэлнэ. Эхний шидэлт нь аимшигтай байв. Эрвин ханан дээрээс бууж ирээд Левитэй нийлнэ. Тэр урд шугам Beast Titan-ы чулуунуудад бүрэн сүйтсэн Colossal Titan-аас болоод нөгөө тал руу ч гарч чадахгүй болсон гэж тайлбарлана. Байдал маш муу харагдаж байв. Эрвин Beast Titan судалгааны корпусыг нэг газар шахаж, оноход амархан болгож байгааг ойлгоно. Одоо зөвхөн шинэ рекрутс Леви Эрвин л үлдсэн байлаа. Энэ хооронд Шиганшина дотор Джейн Беролдын анхаарлыг татах гэж оролдож байна. Эрний Титан архирна. Гэхдээ Беролд бараг тоохгүй ханны зүг үргэлжлэн алхасаар байна. Джейн Эрэнд араас нь хөө гэж хэлнэ. Гэхдээ Colossal Титаны уур маш хүчтэй болохоор маш хэцүү. Эрийн түүнийг зогсоох гэж хүлээг нь шүүрч барина. Энэ нь мэдээж төсөөснөөр л бүтлгүүтнэ. Микаса Эрний төлөө санаа зовж байлаа. Тэр сая өвшөглүүлээд одоо бүр хөдөлж чадахгүй байна. Жон бүгдийг төвлөрүүлж дайралтыг зохицуулахыг оролддогч нэмэргүй. Беролд тэдэн рүү дахин халуун уурвлээж одоо Микасач бас шархтчихна. Тэр Арминаас санаа орсноо гэж асууна. Армин хариулахын өмнө тэд Armored Titan өөрсдөд рүү нь алхаж ирж байгааг харна. Түүний толгойд нэг төлөвлөгөө байлаа. Гэхдээ тэр нь бүгдийг эцсийн золиос гаргахыг шаардна. Тэр ингэснээр Гриша Ягерийн подвалд юу байгааг хизээч мэдэхгүй байж магадгүйгээ ойлгож байсан. Өөрийн мөрөөдлөөсөө татгалзах хэрэгтэй болж магадгүй гэж Левид хэлнэ. Леви харин өөрийнхөөрөө хариулна. Тэр Эрвинд тэднийг там руу дагуулад ор. Харин би Beast Титаны араас явна гэж хэлнэ. Эрвин эхэндээ гайхсан ч зөвшөөрнө. Хэрэв би урд игнэнд өөрөө очихгүй бол тэдний хинэнч давхих зориг гаргахгүй. Beast Titan дохионы гэрлүүдийг хараад судалгааны корпус түүн рүү давхиж байгааг анзаарна. Тэр бүгд ийм солиотой байж чадна гэж төсөөлөөгүй байлаа.
Ирвин болон цэргүүд шууд аюул руу давхиж, дохионы буунуудыг ашиглан Бест Титаны онилтыг самгардуулахыг оролдоно. Тэд бүх анхаарлыг өөрсөд дээрээ татаж байх хооронд Леви бусад Титануудыг шат болгон ашиглаж Бест Титанд ойртож очино. As we ride to certain death, we trust our successors to do the same for us! Судалгааны корпусын давшилт үргэлжилнэ. Чулуунуудын бөмбөгдөлт маш хүчтэй тусч нэг рекрутийн толгой хүртэл тас зохино. Эрвин ч хүнд шархтан мориноос ундаг. 17 дугаар анги Флок Эрвин унаж байгааг хараад бүр сандарч байгаагаар эхэлнэ. Бест Титан доторх Зек энэ үед дотроо ихэд хөдөлж байлаа. Тэр Кинг Рис хүн төрөлхтний дурсамжийг арчиж тэднийг нэг алдаагаа дахин давтах тавилантай болгосныг бодож байв. Дараагийн чулуугаа шидэхээр бэлдэхдээ өөрийгөө хитрхи их сэтгэл хөдлөлд автчихлаа гэж ойлгоно. Аавшгэ болж байгаадаа дургүй хүрнэ. Марло энэ хооронд хийч одоо юу хийж байгаа бол гэж бодож байв. Магадгүй унтчил байгаа байх. Тэгээд яг тэр бодлынхан дунд чулуу унаж тэр газар дээрээ амиа алдна. Аимшигтай байлаа. Зек өөрийн дайралтаар Марло болон олон цэргийг устгасандаа баярлана. Гэвч амьд үлдсэн цөөн хідэн хүн дахин дохионы гэрэл буудна. Энэ нь түүнийг бүр их уурлуулж дахин чулуу шидэн илүү олон цэргийг ална. Үнэхээр аймаар. Судалгааны корпус бараг бүхэлдээ сүйцсэний дараа Бест Титан эргэж хараад өөртөө хамт байсан бусад Титанууд бүгд алагдсныг харна. Тэгээд судалгааны корпусын хийсэн бүх зүйл өөрөөс нь цаг хожихын тулд байсан гэдгийг ойлгоно. Яг тэр мөчөд Леви ногоон утааг сүлжин гарч ирээд Зек рүү дайрна. Зек хүзүүгээ хамгаалахыг оролдсон ч Леви ямар ч өршөөлгүй байлаа. Тэр Бест Титаны биеийг урж эцэст нь эзнийг нь Титан дотроос нь сугалж гаргана. Леви Зекийг яг дуусгах гэж байхдаа өөрт байгаа Титаны тариаг бодно. Зекийн хүчийг үхэж буй нэг цэрэгт магадгүй Эрвинд шилжүүлж болох байлаа. Гэвч яг тэр үед Карт Титан гарч ирээд Зекийг шүүрэн авч зогтно. Леви Эрвинд өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй дээ маш их хорсно. Энэ хооронд Флок эргэн тойрондоо унсан цэргүүдийн цогцоор хүрээлэгдэн тэр амиа золиосолсон тайралтаас бүрэн цочирдсан хിവэр алхаж байв. Шигаан шинаад энэ хооронд Джейн үлдсэн цэргүүдийг удирдна. Тэд Колоссал Титаныг ханнаас холдуулах хэрэгтэй гэж шийднэ. Колоссал Титанг аажмаар тураад байгааг анзаарсан Армин эцэст нь нэг төлөвлөгөө олно. Джейн болон бусд нь Рейнерийн анхаарлыг татахын тулд түүн рүү дайрдаг. Гэвч Рейнер тэднийг үл тоон нүдэн зөвхөн эрен дээр төвлөрсөн хിവэр урагшилсаар байна. Микасад энэ нь таалагдахгүй. Тэр араас нь Thunder Spear-аар цохиж яг одоо энд нь алъя гэж хэлнэ. Энэ хооронд Армин нэрэнд төлөвлөгөөгөө тайлбарлаж хэрв амжилттай болвол тэд хамтдаа тэнгис үзэж чадахгүй байж магадгүй гэж хэлнэ. Эрен Беролттой нүүр тулах гэж босгоч гинэт ханнаас доош халтарч хөдөлж чадахгүй болдог. Well, to the very end. But it's over now. Энэ хооронд Микаса болон бусд нь үлдсэн сүүлчийн 3 Thunder Spear-аараа Райнерыг алах төлөвлөгөө гаргана. Харамсалтай нь Саша хүнд шархсан тул түүний Thunder Spear онохгүй өнгөрнө. Энэ хооронд Армин Беролтын анхаарлыг сарниулах хугацаанд Эрен Харднинг хийж өөрийгөө унчихсан мэт харагдуулна. Беролт анхаарлаа сулруулах яг тэр мөчөд Эрен хүний биетэйгээрээ араас нь гарч ирээд довтолж түүнийг хөдөлгөөнгүй болгож чадна. Ингээд тэд Беролтыг барьж авна. Микаса болон бусдын талд энэ хооронд Рейнер бараг тэднийг дуусгах гэж байтал хаанаас ч юм ханжид гэрч ирээд эрүүнийх нь нөгөө тал руу Thunder Spear-аар цохино. Ингэснээр Микасад эцсийн цохилтоо өгөх боломж нээгдэнэ. Эрэний талд Беролтыг ялсан ч энэ ялалт үнэхээр туссан байлаа. Армийн Колоссал Титаны халуунд бараг бүхэлдээ түлэгдчихсэн байв. Эрен Арминтай анх танилцсан үеэ санаж найзынхаа түлэгдсэн биений дэргэд зогсоод тэр өөрөөс нь ч илүү баатар байсан гэж хэлнэ. 18 дугаар анги Эрен түлэгдэж нүүр танигдахааргүй болсон Армины үлдэгдлийн дэргэд зогсож байгаагаар эхэлнэ. Өөр арга байгаасай гэж хүсэж байсан ч дотроо Армины зоригтой төлөвлөгөөнд найдахаас өөр аргагүй байсныг ойлгож байлаа. Гинэт Карт Титан Зекийг дагуулад дахин гарч ирнэ. Зек илүү ихийг ярьж эхлэхийн яг өмнө Леви гарч ирнэ. Тэр үлдсэн Титануудыг аль хэдийн устгасан байв. Зек өөрийгөө дийлэхгүйгээ мэдээд энэ тэнцээ боллоо гэж хэлээд Карт Титантай зогтно. Явхдаа нэг өдөр эргэж ирж Иренийг аварна гэж хашгирна. Энэ хүн ер нь хин юм бэ? Тэр Иренээс яг юу хүсэж байгаа юм? Ирен гэрэ Левид өгөөд Зекийн араас явуулах гэж байтал Армийн амьсгал татаж эхэлнэ.
Тэр амьд байсан. Энэ хооронд хотын нөгөө талд хаанжи арай гэж амьд байгаа Райнерыг Эмирийн Кристад үлдээсэн загтлын талаар байцааж байна. Тэд Титаны тариагаа Райнерийн хүчийг авахд ашиглах уу? Эсвэл үхэж буй нэг цэргийг аврах уу гэдгийг бодно. Хаанжи Райнер дээр юу хийхээ эргэлзэж байх үед Микаса эрийн армийн хоёрын зүг нисэн очно. Тэнд очоод эрийн арминыг амьд байлгахын тулд Левигээс Титаны тариа гуйж байгааг харна. Энэ хооронд Карт Титан Ханжи болон бусад руу дайраад Райнерыг шүүрч аваад зогтно. Леви арминд тариа хийхийг бараг зөвшөөрөх гэж байтал яг тэр үед Флок хүнд шархсан Эрвинийг үүрээд гарч ирнэ. Ингээд тариаг хинт хийх вэ гэдэг аимшигтай сонголт гарч ирнэ. Эрвин үү, армин үү? Энэ бол маш хэцүү шийдвэр байлаа. Микаса тэр дороо сэлмээ суглана. Эрин ч орж ирээд армин бол олон удаа тэднийг аварч байсан тархитай хүн. Хүн төрлөختний ялалтын түлхүүр байж чадна гэж зүтгэн. Леви хажуу тийш нь Иринийг цохиж холдуулна. Гэтэл Микаса Леви рүү дайрч Ирийг нь хүзүүн дээр нь тулгана. Байдал улам ширүүснэ. Тэр үед Флокч бас орж ирээд унсан цэргүүдийнхээ өмнө Ирвинийг аврах ёстой. Тэдний удирдагч Титануудын эсрэг байдлыг эргүүлж чадах хүн нь тэр гэж маргана. Тэр Микаса руу дайрна. Микаса түүнийг бараг газар дээр нь дуусгах гэж байтал Ханжи яг цагтаа хурч ирээд зогсооно. Сонс, Микаса, миний ч гэсэн буцааж авчирмаар хүмүүс бий. Тэр тэднийг армныг аврахыг ямар их хүсэж байгааг ойлгож байсан ч зөв сонголт нь Эрвин гэж ятгахна. Эцэст нь Микаса Эрийн хоёр хоёулаа бууж өгнө. Леви шийдвэрээ гаргах гэж байтал хагас ухаангүй Эрвин гараа өргөнө. Яг л сургууль дээр асуултаа асуух гэж байгаа хүүхэд шиг ханны цаадах ертөнцийн тухай асуух гэж байгаагаа санаж байгаа мэт харагдана. Энэ мөч Левид эцсийн шийдвэрийг нь гаргуулна. Тэр Эрвинийг явуулна. Энэ хүн биш, энэ хөл зогтож гарахыг маш их хүсэж байна. Беролд яг тэр үед сэрээд дээрээс нь Титан болсон армийн хараад цочирдно. Залуусаа гуй. Гэвч Ани Райнер хоёрыг хашгиран дуудсан ч түүнд ямар ч гарц үлдээгүй байв. Ингээд түүний төгсгөл ирнэ. Тоос намцны дараа Леви Ханжи хоёр Эрвиний цогцын дэргэд сууж түүний золиослолыг хүлээн зөвшөөрнө. Хүндхэн хэсэг байлаа. Анги шинээр төрсэн армин Титан хэлбрээсээ гарч ирэн бүрэн идгэрсэн ч өөрд өөрчлөгдсөн байдалтай байгаагаар дуусна. Энэ ангийг эхлэхэд армин нэг зүүднээс сэрдэг. Тэр уйлж буй колоссал Титан харсан байлаа. Хүнд зүүд шүү. Тэр өөрийгөө Вол Мариагийн орой дээр нилээд хүнд байдалтай Сашагийн хажууд байгааг мэднэ. Армийн юу ч ойлгохгүй байхад Леви 92 судалгааны корпус ердөө 9 цэрэгтэй үлдсэн гэж хэлнэ. Тэр бас Титаны тарианы сүүлчийн тунг өөртөө хийлгсэн тэгээд Беролтыг эдсэн гэдгээ сонсно. Хүлээж авахд үнэхээр хэцүү мэдээ байлаа. Леви, Ирэн, Микаса хоёр түүнийг аврахын тулд ямар их юм хийснийг бараг дотоодын дайн үүсгэх шахсныг тайлбарлана. Ханжи тэднийг дараа нь шийтгэн гэж бодож байгаа ч Леви бол Орвиныг явуулж тариаг арминд хийх шийдвэрийг өөрөө гаргасан гэж тод хэлнэ. Энэ бол армин дээр ирж буусан маш хүнд ачаа байлаа. Одоо Титан хүчтэй болсон армин Эрвиний амь мөн өөрт нь ирсэн тэр хүчний үн цэнийг үүрэх болно. Бүх зүйл баг зэрэг намжсны дараа Эрин, Микаса, Леви, Ханжи нар эцэст нь Эринний хуучин гэр рүү очиж Гриша Егерийн подвалын нууцыг тайлахаар шийднэ. Замдаа тэд хүүхэд насныхаа тухай дурсамжуудыг сандаг. Тэр үед бүх зүйл хамаагүй энгийн байсан. Эрний нурсан герт хүрээд тэд подвал руу орохын тулд нурангийг зайлуулна. Подвал дотор эхэндээ бараг жирийн өрөө мэт харагдана. Бараг л урам хугарахаар. Гэтэл Микаса Гришагийн ширээн дотор нууц түлхүүрийн нүх олно. Эрний түлхүүр нэг нууц шүгэ онгойлгож дотроос нь 3 нууцлаг ном гарч ирнэ. Тэд эхний номыг нээхэд дотор нь гэрэл зураг байна. Энэ хооронд Трост дистрикт Найл Док Ирвин насан туршдаа засгийн газар ямар нэг том нууц нууж байна гэж сэжиглэж ирснийг бодож байлаа. Тэд судалгааны корпус ялж Вол Мариаг буцаан авсан тухай мэдээг сонсоод баяр тэмдэглэж эхэлнэ. Энэ хооронд гэрэл зургийн ард Гришагийн тэмдэглэлүүд энэ нь энгийн нэг зураг биш, харин ханны цаадах ертөнцөөс ирсэн гэрэл зураг гэж тайлбарлана. Тэнд хүн төрлөختөн амьд зүгээр байсан. Энэ нь ханан доторх хүн төрлөختний итгэж ирсэн бүхнийг үгүйсгэнэ. Тэр зурагнаас үүдсэн дурсамжинд залуу Гриша болон түүний дүү Фэй хоёр агаарын хөлөг харах гэж тогтож байв. Гриша ханнаас цааш ямар ч шалтгаанаар гарч болохгүй. Гэвч тэд очоод Гриша дүүгээ авч болохгүй газар руу ханны цааш гарна. 20 дугаар анги яг тэр дурсамж үргэлжилсээр эхэлнэ.
Гриша дүү хоёр агаарын хөлөг харахаар явна. Замдаа нэгээр тэднийг Devil Blood, Элдин гэж доромжлно. Түүний хэлж буй байдал нь бараг арьс өнгөөр ялхарлаж байгаа юм шиг сонсогдоно. Энэ бол Attack on Titan-д маш чухал мөч. Ямар тааж Гриша, Фэй хоёр орох ёсгүй газар руугаа агаарын хөлөг харахаар сэм нэвтэрнэ. Тэд баригддаг. Гриша гэр бүлээ асуудалд оруулахгүй тулд зодуулж бүх бурууг өөрнө. Гриша зодуулж байхад Фэг герт нь хүргэж өгнө гэж хэлдэг. Гэвч эцэст нь тэр алагдчихсан байдаг. Энэ аимшигт явдал Гришаг тангууллын эсрэг гүнзгий үзен ядалтай болгоно. Цаг хугацаа өнгөрч Гриша ааваасаа Титан хүчний их сурвалж Эмир Фрицийн тухай түүхийг сонсно. Тэр дараа нь ч гарч ирж магадгүй тул санаад аваарай. Түүхэнд Эмир чөтгөртэй гэрээ байгуулж нас барсныхан дараа түүний хүч 9 Титан болж хуваагдсан гэдэг. Тэд дараа нь Eldian Empire-г байгуулж 1700 орчим жил ноёрхож бусдыг дарангуулсан гэж ярьдаг. Эцэст нь Marley 7 Титаныг нь булааж дайн эхлүүлнэ. Eldianууд тэр дайнд ялагдана. Тэгээд тухайн үеийн Eldian хаан ард түмнээ дагуулад Paradise Island руу зугтаж өнөөх 3 ханан дотор амьдарч эхэлдэг. Ингэж л манай түүх эхэлдэг байжээ. Эцэст нь юмс утга учиртай болж эхэлж байна. Аав нь Марлейд захирагдах байр сууриа хүлээн зөвшөөрч байсан ч залуу Гриша ялангуяа Фэйгийн үхлийн дараа Марличуудыг үзен яддаг болжээ. Гриша том болоод Марлины засгийн газрын нэг мэдээлэгчээс Фэйгийн үхлийн жинхэнэ үннийг сонсно. Ингээд тэр өөрийнх нь хэлдгээр замдаа орно. Тэр Eldian Restorationist-д нэгдэнэ. Тэд Eldiaгийн жинхэнэ түүхийг олж мэднэ. Үнэн дээр Эмир болон түүний үр удмууд энэ твийг өнөөгийн супер хүч болгох суурийг тавьсан байжээ. Харин тэдэнд зааж ирсэн бүх зүйл ил цагаан худал байв. We'll restore Eldia and live proudly once more! Тэд хүүтэй болно. Тэр нь Zeki, өөрөөр хэлбэл Beast Titan. Гриша түүнийг өөрсдийн үйл хэргийг үргэлжлүүлэнэ гэж найдаж байлаа. Гэвч байдал эргэнэ. Zeki өвөө эмээгээ аврахын тулд өөрийн эцэг эхээ Марлегийн эрх баригчдад барьж өгнө. Үүнээс болж Гриша харгасаар тамлуулна. Эцэст нь Гришаг Paradise Island руу аваачиж мөнхийн шийтгэл болгон Титан болгох гэж байв. Why in the world would Zeke decide to betray us? Isn't he your son? Тэнд Гриша багада өөрийг нь зодож байсан Крюгертэй дахин уулзна. Мөн дүүг нь алсан хүнийг ч харна. Гриша өөрийн бүх нөхөд Титан болж ханны гадна үрд тэнүүчилж явахыг нүдэрээ харна. Дараа нь эхнэрээ ч Титан болгож байгааг харна. Тэгээд тэр л инээмсэглсэн Титан болж эртний ээжийг алсан байдаг. Гэтэл яг тэр үед Крюгер өөрийгөө Restorationist-д тусалж байсан нууц мэдээлэгч, өөрөөр хэлбэл Owl байсан гэдгийг илчлэнэ. Крюгер Титан болж хувраад Marley-ийн хүлхийг устгана. Юмс улам галзуурч байна. 21-р анги одоо Iron Крюгер гэдэг нь ил болсон Owl Титан хэлбрээрээ Marley-ийн цэргүүдийг устгаж байгаагаар эхэлнэ. Крюгер дараа нь хүний дүрдээ буцаж орж Гришаг суллана. Өөрийгөө зөвөр танилцуулж бас өөрөө Эмирийн удам 9 Титаны нэгийг эзэмшигч гэдгээ хэлнэ. Тэр хамтран ажилладаг нэг эмчийн ачаар Марли хүн болж жүжиглэн нуугдаж иржээ. Гриша яагаад эхнэр болон бусад нөхдөө аварч болоогүй юм бэ гэж асууна. Крюгер Элдиаг сэргээх нэрийн дор өөрийнхөө ард түмэнд ч аимшигтай зүйлс хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Дараа нь Крюгер хүсэлтэв цасны гугарна. Тэр Элдиан бослогын үеэр өөрийн гэр бүлийг Марлийн гарт алуулж байжээ. Тэр дурсамж нь Марлигаас өшөө авах Элдиаг сэргээх хүслийг нь төрүүлсэн. Үүнийг тэр Гришад хэлж, хоёулаа үзэн ядалт хүчирхийллийн мөчлөгт гацснаа илчилнэ. Крюгер Гришад асар хүнд үрэг өгнө. Ханан дотор нэвтрэн орж, үүсгэн байгуулагч Титаныг эргүүлэн авах. Үүнийг хийхийн тулд Гриша өөрөө Титан болж, түүнийг идэх хэрэгтэй болно. Гриша яагаад өөрөө хийж болохгүй юм бэ гэж асуухад Крюгер Эмирийн хараалын улмаас амьдралынхаа төгсгөлд ойрцсон гэдгээ хэлнэ. Титан хүч эзэмшсэн хүн бүр 13 жилийн дараа үхдэг байжээ. Одоо цаг руу буцахад энэ бүхнийг аримд Эрин ярьж өгч байгааг ойлгоно. Учир нь Эрин одоо аавынхаа бүх дурсамжийг харж байгаа. Тэр Эмирийн бүх сабжект, өөрөөр хэлбэл Элдиамууд нүдэнд үл үзэгдэх ямар нэгэн холбоогоор холбогддог бөгөөд бүх зам нь координат буюу үүсгэн байгуулагч Титан руу хүрдэг гэж тайлбарлана. Аавынхаа ачаар Эринд ч тэр хүч бий. Микаса аримд 14 жил, харин Эринд 8 жил л үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзана. Энэ хооронд Гриша Крюгер хоёр дээр буцаж ирэхэд Гриша хэрв эрх чөлөөний үн ийм байсан бол би үүнийг сонгохгүй байсан гэж хэлнэ. Түүний тэмцэх хүсэл бүрэн унтарсан байлаа.
Гэвч Крюгер түүнд сонголт байхгүй гэж тайлбарлана. Чи энэ бүхнийг дүүгээ агаарын хөлөг үзүүлэхээр авч явсан мөчөөс эхлүүлсэн. Тэр түүнд Титан бүр нэртэй гэдгийг хэлнэ. Крюгерийн Титан одоо эрэнд байгаа Титаны нэр нь Attack Titan. Сонирхуулахад Attack on Titan гэдэг нэр нь үнэндээ буруу орчуулга юм. Японоор Shingeki no Kyojin гэдэг нь Attack Titan гэж орчуулагдана. Эрен камерт зогсоод Attack Titan гэж хэлнэ. Яг тэр үед Ханжи Леви хоёр түүнийг гаргахаар ирнэ. Тэр болон Микаса хоёр Шиганшинэд Левигийн эсрэг явсан тул шийтгүүлж байсан юм. Чи Титаныхаа нэрийг хэллээ. Түүнийг танилцуулах арга бэлдэж байгаа юм уу? Дараа нь Historia Emir-ийн өөрт нь бичсэн захидлыг уншиж байгаагаар гарна. Яг Ханжи Райнерээс авсан нөгөө захидал. Эмир Historiad өөрт нь амьдрах цаг бага үлдсэн. Харин цорын ганц харамсал нь Historiaтай гэрлэж чадаагүй явдал гэж бичсэн байдаг. Энэ нь Historiag уйлуулна. Яг тэр үед Эрен Микаса армийн 3 орж ирээд түүнийг Хатан хаан гэж жаахан эвхүү мэдлэнэ. Historia тэр дор нь боль гэж хэлнэ. Тэгээд тэд бүгд цэргийн ахлах хүмүүсийн цуглаанд очино. Тэнд Эрен аавынхаа бодволоос олж мэдсэн бүхнийг тайлбарлана. Хамны гаднах ертөнцийн тухай үнэн. Марли гэж улс байдаг тухай. Тэд бүх Элдиамуудыг устгахыг хүсдэг тухай. Мөн Титануудын тухай мэдээлэл. Энэ үеэр эрен үүсгэн байгуулагч Титаныг удирдахын тулд хааны цус хэрэгтэй гэдгийг ойлгоно. Гэвч Historiad юу тохиолдож магадгүйгээс айж энэ тухай хүнд ч хэлдэггүй. Крюгер Титана Гришад шилжүүлэхээр бэлдэхдээ түүнд ханан дотор гэр бүлтэй бол гэж хэлнэ. Мөн Армин Микаса хоёрыг аврахын тулд даалгавраа заавал биелүүлэх ёстой гэж хэлдэг. Гриша тэр хоёр хин юм бэ гэж асуухад Крюгер өөрөө ч мэдэхгүй гэж хэлнэ. Тэр эн чинь хиний дурсамж юм бол гэж гайхдаг. Тэгэхээр Attack Titan өмнөх эзэмшигчдийнхээ дурсамжийг хараа зогсохгүй ирээдүгч харж чаддаг гэсэн үг. 3 дугаар улирлын сүүлийн анги Гриша Ягерийн тэмдэглэл дэх энэ асар том мэдээллийг бүгд ойлгох гэж оролдож байгаагаар эхэлнэ. Military Police үннийг бүгдэд хэлэхгүй байвал тайван байж магадгүй гэж айж эхэлнэ. Гэхдээ Dot Pixies хуучин хаад шиг байж болохгүй бүгдэд үннийг хэлэх ёстой гэж хэлнэ. Queen Historia урагш гарч ирээд энэ бүхнийг бүгдэд дэлгэнэ гэж шийднэ. Хэрв бүгд ижил хувь тавилантай нүүр тулах гэж байгаа бол хамтдаа нүүр тулах нь зөв гэж бодсон хэрэг. Үнэн тарах үед ханан дотор эмх замбраагүй байдал үүснэ. Зарим нь үгүйсгэн, зарим нь айн, зарим нь бүгдийг хувилдаан гэж бодно. Ханжи Леви хоёр Рой, Пюр хоёр сурвалжлагчтай сууж бүхнийг ойлгох гэж оролдож буй тэдэнд тайлбар өгнө. Рой судалгааны корпусын мэдээлэлд эхэндээ эргэлзсэн ч Ханжи тэдний олж мэдсэн зүйл баттай гэдгийг хэлнэ. Энэ хооронд цэргийн ёслол болж байлаа. Тэнд хийж гарч ирээд Марло эцсээ хүртэл зоригтой байсан гэж хэлнэ. Гэвч Флок Марло магадгүй харамсалтайгаар үхсэн байх гэж хэлснээр хийчийг маш их гомдооно. Флок үүгээр зогсохгүй. Тэр Эрминд Эрвинийг аврах ёстой байсан. Чамайг биш гэж шууд хэлнэ. Үүнээс болж Эрин Эрвинийг өмөөрч орж ирээд баг зэрэг мөргөлдөөн үүснэ. Гэвч Флок Эринийг үргэлж өөрийгөө зөв гэж боддог гэж шүүмжилнэ. Her gave up in the end. Жээн байдал хурцтгаас сэргийлж одоо иймэрхүү маргаан хийх цаг биш гэж сануулна. Гэсэн ч ёслол үргэлжлэнэ. Амьд үлдсэн судалгааны корпусын цэрэг бүр тэр дундаа Эренч Historiагаас медаль авна. Гэвч Эрен медалийн аваад Historiагийн гарыг үнсэх тэр мөчөд аав нь Рейсийн гэр бүлээс Титануудыг зогсоогооч гэж гуйж байсан шин дурсамжийг олж харна. Энэ нь түүнийг хүчтэй сэгсэрнэ. Цаг хугацаа өнгөрөхөд цэргийнхэн Wall Maria доторх Титануудыг цэвэрлэж дуусгана. Дараа жилийнх нь үед тэд эцэст нь ханны гадна явхад бэлэн болно. Судалгааны корпус гадаах ертөнцид бараг Титангүй болсныг олж мэднэ. Ганцхан бараг хөдөлж чадахгүй сул нэг Титан л үлдсэн байлаа. Эрен түүнд хүрэхэд энэ нь нэгэн цагт өөрсдийнх нь хүн байсан Титан болгогдсон хүн гэдгийг ойлгоно. Тэд түүнийг орхиод цааш явна. Эцэст нь тэд тэнгист хүрнэ. Асар том төгсгөлгүй давстай ус. Энэ бол бүгдийн хувьд маш том мөч байлаа. Ялангуяа үүнийг насан туршдаа мөрөөдсөн Армины хувьд. Гэхдээ Эрен өөр зүйл бодож байв. Тэр тэнгисийн цаана байгаа бүх дайснаа устгавал эцэст нь хүссэн эрх чөлөөндөө хүрэх үү гэж чангаар асууна. Үннийг хэлэхэд энэ асуултын хариу дараа нь хүн бүрийг цочирдуулна. Одоо 4-р улирал руу орж байна.
Хэрвээ дараагийн бичлэгийг аль болох хурдан үзэхийг хүсэж байвал доорх данс руу донешн хийгээрэй. Та бүхний дэмжлэг шинэ бичлэгийг хурдлуулах хамгийн том хүч шүү.